Зорой мэдчихсэн манайха. За энэ эмсэсчд буюу эбичд буюу тийм үү нөө барсад хандаж цаг үргэж лайв ээж төмөө олондоо түгэж байгаа. Манай Нийс Улаанбаатар хотын сая 7-800 мянган иргэдийг энэ хэдхэн цөөхөн тооны 50-60 энэ хэдэн өөрснийхөө эрх ашиг, өөрснийхөө тэр олон том хаус, том хотхныг хамгаалж ингээд тэмцэж байгаа энэ улсуудад хандаж шидүүх хэлмээр байна. Ер нь бол ингээд чимээгүй дуугүй уужиж чадахгүй. За яа үнэн гэлэхэд та нар одоо яг үнэхээр туул голын урсгал бохирдлоо одоо туулын урсгал ёстой нэрэ тасгалаа барьлаа ёстой гол усгүй боллоо хатаж өглөө мөглөө хатаж өгөөдөр хангацсан зам дээр хэвдэж байгаа чи гандамроо гал намайг хараагаал байгаа. Та нар биокомнетийн тэмцээд үз хүн унд амсах байтгаа мал үрдэл уухааргүй болтлоо туул гол маань бохирдсоо. Ингээд та нар яагаад дураагүй юм бэ? Туулын бургасан та нар ингээд туулын бургасан чи хядаад өөрснөө том хаус барьчихсан оюун гэрэл тэргүүднээс ахуудаа 4 давхар хаус барьчихсан 400-500 м квадрат илүү талбайтай тоглоомын талбайтай сагсны шийдтэй хүүхдийн талбай барьчихсан энэ улсуудад та нар ингээд хядаад ингээд барьж яхад одоо тэр улсын хурлын гишүүн тэр Цэнгүний аав нь маш том хотгон барьчихсан туул гол руу бохироо шахаад ингээд байж хаад та нар яагаад дурдгүй юм бэ? Та нар амин гол энийг хэлэх гэж та нар яагаад дурдгүй? Та нар яагаад их орон газар шороо байгалийн байлгуудаа хайртай байдгүй? Та нар яг Монгол улсын нийт эрх ашигын төлөө яагаад дурдгүй? Та нар энэ оюутлогоос ногдол ашиг шахаж шаардлагаа та нар яагаад дурдгүй? Та нарын бол нүр царайг бол үнэн төрхөчин бол цаг үргэж хуулнаа. Ойлгож байна уу? Хэн мэддэхгүй одоо нэг баатар бас гараад ирчихсэн мөнхөрдөн гэдэг нэг gaazчихсан. Хаана гэнэ англи хаан ч гэнэ Америк ч гэнэ хаан ч гэнэ одоо тэр дээд сургуульд өгсөн бас нэг том мундаг мэрэгчлээ гэдэг өөрийгөө ингэж яриад байгаа энэ улсууд чинь зүгээр цаанаа захиалагчаа цаанаа эзэнтэй энэ муусаа новчлуудын гар хөл болсон улсууд байгаа шүү дээ. Үнийг хэлэхэд та нар мэдж байгаа үстэй юм. Энэ хүн тэгвэл яагаад энэ мөнхөрдөн гэдэг таваарш гів гитгэн гарсан 90 додрог нөхөр гарч ирээд гів гитгэн одоо барьж ичих гээ залгичих гээд амар юм яриад ерөөсөө Нямбатар гэдэг хүнийг суудлаас нь хонгаад Нийс Улаанбаатар хотыг энэ олигархуудын гар хөл авах гээд улаараад байгаа тэмцэл штэ. Наад чи ойлгож байна уу? Тэмцэл. Тэрээс наад бол чинь өөдөө туул голын усаас наад бол чинь амсах байдаа үнэлгэчгүй сэжиглээд. Тэгтлээ баян тансаг улсууд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ Нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтын маш олон зам гүүр нөхөн гарц маш олон газруудад одоо хороолоо шууд 21 дүр хороол руу шууд даваад орсон нөхөн гарц чи юу хоёр усалтай том зам чи хийсэн одоо ярам юу сабаргаас баруун эргээд зүү эргээд ярамгийн эцрүү шууд яваад орж байгаа маш олон бүтээн байгуулалтын ажлыг та нар олж харахгүй байгаа. Шалтгаан нь юу гэвэл энэ зүгээр эцлийнхээ үүргийг биелүүлж бол улсууд байгаа байхгүй эцлийнхээ. Өнөөдөр ингээд туулын урсгал шөндөө сайхан ингээд хой сууган дуу тавьчихсан. Одоо тэгээд Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайдад хойд нөлөөлөх гээд үзэж байна. Та нар тэгж ярих юм бол та нар Монголын ард түмний төлөө та нар нэрээ үнэхээр түүч дуурдгүй улсууд шүү. Та нар заяа хөөе. Та нарыг мэдэн шүү. Эбичтэй, илэрчтэй. Эби илэрч одоо тэр нөө баарчд нийлчихсэн. Энэ нөө баар хөдөлгөөн гэдэг чинь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг цаг үргэж тэмцэж цаг үргэж хуцж яадаг улсууд ч тийм. Орос Монгол ахын дүүсийн наримдал 100 жилийн түүхтэй наримдлыг галан тоос хоорд нь хэр буртаг суулгахын төлөө чармааж яадаг улсууд баггүй. Ийм улсууд өнөөдөр туулгалд хайртай байна гэж хизээдэж байхгүй. За манайха бүгдээр нэг ширж өнөөдөр олигархуудын гар хөл болсон нөхдүүд өнөөдөр жагсаад байгаа учраас миний би цаг үргэж өөрийнхөө бадарч гандамар гэдэг хаягасаа цаг үргэл лайв хийж төмөө олондоо түгэж байгаа. Иргэдээ та нар тэр битгийдээ жагсаалд нь очоорой. Наадуу чи өөрснийхөө эрх ашиг хамгаалж байгаа өөрснийхөө орд гашиг өөрснийхөө хаус таван хамгаалж тэмцэж байгаа улсууд байгаа байхгүй юу? Наадуу чи тэрнээс нэг тийм сайхан улсууд огтоосоо биш. Хүн болгон мэдж байгаа. Хүн болгон мэдж байгаа. Нямбатар яагаад дургуй? Нямбатар маш олон олигарх улсуудаас нийслэл өмчөө авч байгаа. Тийм учраас энэ олон төм хүмүүсийн дургуй хүрчихсэн. Одоо учир ерөнхий сайд бодож байгаа байх. Ер нь бол зөвхөн юм хийсэн хүн өнөөдөр адгийн муу хүн болж хурих ёсгүй. Би ганцхан үннийг хэлж байгаа. Энэ олигархуудын гар хөл болсон энэ дуракнууд өнөөдөр энэ Нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтыг нам давсан зогсоох гээд шүдэл зуугаад яриад байгаа шалтгааныг та нар бодлоо. Үнэхээр нийсчүүд өнөөдөр эсэргүүцээд
Жадлан гэсэн нийслэлийн иргэд эсэргүүцдэг бол аль үжи талбайн дүүрээд хэдэн мянган 100 мянган хүн зогсолцсон байгаа. Яагаад ирэхгүй шалтгаан нь нийслэлчүүд өнөөдөр хурдны замтай болмоор байна. Нийслэл маш олон бүтээн байгуулалттай болмоор байна. 5 дугаар дулаан захиргааны станцын ажил эхлээд явж байна. Бүтээн байгуул зогсож болохгүй байхгүй юу? Бүтээн байгуул зогсож болохгүй. Хитгэн цөөхөн тооны олигарх худалдаачдын энэ мосоо троллууд гарч ирээд бүтээн байгуулалтыг зогсоонгүй л ёстой харин гонжин жоош юу мосоо баачкануудаа. Би энэ Монгол улсын бүтээн байгуулалтыг бол үнэхээр жадлан эсэргүүцээд байх ямар ч боломжгүй. Маш олон иргэд бол нийслэлчүүд бол маш олон иргэд өнөөдөр бүтээн байгуулалт хийгээсээ олон сайхан замтай болоосаа бид нар ингээд төвжрэлдээд ингээд насан туршдаа бид нар төвжрэлдээ шамбаралдаад ингээд годамжин дээр одоо төв зам дээр стресстэй хэрэлдээд уралдаад байж ивэл энэ усуу туулын бургасыг хядаад хаусаа барьчихсан туулын бургасыг хядаад хотгоноо барьчихсан туул голыг гол руу өтгөн шингэн заван бохроо аваач хийгээл ингээд байж байгаа усууд чинь өөрснөө амар тайван байх га заяа. Туулын хурдны зам явхаар тэр туулын одоо шугуу дотор барьсан байгаа том том эдэн газруу чинь амар тайван байж маш олон машин дээр байнга явна дуу чимээнээс ахуулаад өөрснийхөө амгалан тайван байдгийг алдагдуулахгүй төлөө тэмцэж байгаа усууд байгаа байхгүй юу. Оюун гэрэл гэдэг хүн чинь элбэг дөржин яг сугны ус байхгүй элбэг дөржиг гişүүн багтан зөвлөх нь байсан. Ийм хүн яахлаараа туулын бургасыг хядаад өөрөө маш том хаус барьжтэй. Тэнд нь Нямбатар хэрэгтэй гэж очсон зөв штэ. Иргэд мэдэх ёстой байхгүй юу? Ойлгож байна мэдэх ёстой. Тэн төлбөртэй сайд рекордын менежер сэтгүүл зүйн сайд өдөр шингүү нохоо шиг манад өдөр шингүү нийслэл Улаанбаатарын бүтээн байгуулалтыг шалт оролтон доошо муулж байгаа. Өнөөдөр нийслэлчүүдийг Нямбатар гэдэг хүний эсрэг турхирч байгаа. Нийгмийг тэр чигээр турхирч байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Одоо ингээд хараа та нар хаар энэ монгол хүн биш. Энэ Кристино Сино гэнэ. Тэр бүдүүн писта дандаа засгийн торол шааж явна. Хідэн цаас чинь хоол болохгүй писта мэд гэдэг. Энд ийм улсууд өнөөдөр яг ингэ бичгээ улсууд чинь яг эх оронч улсууд яг энэ туулголтоо хайртай туулын ус нь битгий ширгээс өнөөдөр Монголын ард түмэн нийслэлүүд бид нар 300 гаруй метрийн гүний цэвэр усыг бид нар уудаг. Ойлгож байна уу? Энэ туулголын усаа бид нар хайрлахгүй байгаа юм биш. Хайртай хүн болгон туулголтой хайртай. Ойлгож байна уу? Эцсийн тороолуудын айрам гарч ирээд өнөөдөр хойш нийслэлийн бүтээн байгуулалтыг дарсан зогсоохоо шүтэн ярилцаад ингээд иргэдийг төрхраад ингээд байгаа шалтгааны чинь би эсрэг тэмцэж байгаа. Эсрэг цаг үргэлж тэмцээрч байх болно угаасаа. За манайхаа ширлээд өгөөрэй. 10 20 30 ширлээд өг олоолаа болъё. Олоолаа болмоор байгаа байхгүй юу? Баасан зүрэл тавгсан сайн уу андаа ширлээрээ. Хүн болгон 5 10 гэж ширлж манайхаа олоолаа болъё. Өнөөдөр би ганцхан юм хэлж штэ. Эцсийн нийслэлд бүтээн байгуулалт байх ёстой. Бид нар ингээд цаг үргэлж төвжрэлдээ цаг үргэлж стрессэд амьдрамааргүй байна. Төвжрэл 30 40% буураасаа. Манайхан ингээд ширлээд өгөө олоолаа болъё. Гэхдээ яг үнэнгийн тэгэхэд тэн жагсаж байгаа улсуудыг яг ингээд нэрлээд тэгэхэд бүгдээрээ ашиг сонирхлын зөрчилтэй бүгдээрээ туулын бургасанд бараг шахуу ихэнх нь шахуу хаус тавантай оюун гэрлээс ахуудаа 3 4 давхар хаус өрчихсөн тоглоомын талбайтай ганцаараа сайхан дээр эрүүл дагаад амьдрдаг гэр бүлээрээ азаргалтай амьдарчдаг нийслэл бид ингээд төв зам дээр төвжрэлдээд үнэхээр ингээд машины даацны хэтэрчсэн заавал бүтээн байгуулалт гэж заавал тэр хурдны зам маань ядаж хурдны замаараа тэр одоо хүн даацын машинууд нь явждаг, янз бүрийн шатаж барих бодистой хийн газын машин дэргүүд нь тэнэгүүрээ явждаг, янз янзын орон нутгийн том бензин колонкийн том машинууд хотын дөвөөр явдггүй хурдны замаараа явждаг. Хурдны замаараа 15-аас 20 метрийн дотор хурдны замаасаа ямар төвжрэл саадгүй ингээд хотын хоёр захраар явждаг. Энэ чинь бүтээн байгуулалт байхгүй, энэ чинь зөв байхгүй ойлгож байна уу? Энийг мошгаал тэр хурдны замаар явбал 100 мянган төгрөг ав. Тийм юм ерөөсөө яриаггүй. Тэр зэрэгэл хурдны замаар тэр 4-5 мянган төгрөг нөгөө явдаг өгөөл явж ирсэн дээр штэ. Тийм биз дээ манайхаа юу гэж бодож байгаа. Одоо хідэн нөхдүүд харваад хоног жагслаа магслаа одоо гонгноод ард иргэд ирэхгүй байхаа аргаа бараад Монгол улсын ерөнхий сайдад нөлөөлөх гэж үзэж штэ. Тэгээ улсын их хурлын гишүүдээс хэн эсрэг үзэж байгааг харж байна. Мөнөөхөл сангжийн баярслаар огдоостой баян баажаа
Мөнөөх хэлбэгдэгчээр овголстой Лото самбуу. За тэр улсын хурлын гишүүн Бортуна Батбаярыг охин жаргалан ийм л улсууд эсэргүүцэж байгаа. Өөр хэн эсэргүүцэж байгаа? Одоо ажлын гэсэн 30% явж игээд асар хурдан энэ Нямбатара асар хурдан энэ мосоо навчнуудад нөлөөлөхгүйгээр асар хурдан туулынхаа урдын замыг янзын сайхан бариад өгөөч. Туулны урдны зам тавилаа гэхээр гол усын ундраг үгүй болоод туул голом нь татраад үгүй болоод харангатаж өгч байгаа юм шиг ард иргэдийн тархийг угаагаад ахыг наадвч. За манайхаа бүгдээрээ шеэрлээд өгөө хэдэн шеэртэй явж байна манайхаа. Годил шеэрлээд олоолоо бодъё л доо. Одоо ингээд тороолууд нь байлж итгэж байгаа ирээсээ. Та нар битгий дээр бүтээн байгуулалтын гоё замаар та нар битгий яваарай. Туулны урдны зам бүтээн байгуулалтанд ороод сайхан болоод нийс Улаанбаатарын төвжил 25-30% багасаад ирэхэд та нар битгий элдв хангаа юм 7-ороо та нар ч магадгүй усууд шүү. Түүхийн музик гэдэг юмыг бас яа гэсэн чи бас л эсэргүүцсэн усууд одоо яг тэнд эсэргүүцэл байж байгаа байхгүй юу? Үний юм энэ тэр. За Нямсүрэн Нямка гэдэг энэ гөлгийг бол шууд репортлё. Шууд блоклээ. Угаасаа ингээд олон юм хуцаад байгаа улсуудыг блоклж лээсэн дээр яг үнэнгийг хэлэхэд жохом үний юм чинь энэ байхгүй юу? Ерөөс элбэг давжаар авгуулсан заа ёо нөхдөө тороолууд нь гадаа жагсаад ийгээд алаан болоод ард иргэдийг уриалаад ингээд нийс Улаанбаатарын захирч Нямбатар гэдэг үний эсрэг турхираад байж байгаа асуудлыг бид нар бүгд харж байгаа шүү дээ. Нямбатарыг яаж зайлуулах вэ? Нямбатарыг яаж ажил хангах вэ? Яаж энэ нийслэн бүтээн байгуулалтыг давсан зогсоох вэ гэж ингээд байж байгаа улсууд чинь наадвч. Өөр хин одоо ингээд сая ингээд харсан биз дээ манайгаа сая 50 60 70 хүнийд гарч ирээд огцсон байхгүй болж байгаа. Огцсон байхгүй болж шатгаа чинь одоо миний эсрэг заа үнний төлөө дуу хоолой болсон иргэдийн эсрэг ажилдаг троол айрам хэдэн зугаар орж репорт болгож байгаа. Энэ бол тодорхой. Сонсон нэг ишиг хүүгнөө за зайлаа ишиг бол зайл та нар уурлан миний лайвыг үзэх хэрэггүй заа ёо уурлаад уцаарлаад байгаа зүгээр тэр нэг муухай толгоо молгоны зураг тавьдаг болоод лайк дараад явуучих тэгээ битгий бачимдаад битгий өгөх гээд та нар заа ёо ойлгож байна уу гайхаж штэ энэ би энэ мөнхөрдөн гэдэг тэмцчүүд даваагийн мөнхөрдгийг мэднэ би энэ мөнхөрдөн гэдэг энэ тэмцлэг мөнхөрдөн гэдэг энэ том доктор профессор мундаг инженер гэдгийг би мэдэхгүй гим гэдгэн газар хурдны зам гэдэг юм дээр одоо өдөр шинэгүй ард ирээдэг өрөөдөө сууж байгаа энэ итгээд танихчгүй мэдчихгүй монголчууд мэдгүй нийсчүүд мэдхгүй энэ улсуудын цаатаад нөгөө л олигарх нөгөө л энэ олон хаусны эзэд нөгөө л олон том таавны эзэд чинь байж байгаа штэ ойлгож байна уу байж байгаа энэ бол тодорхой нийслэл бүтэн улс Улаанбаатар хот маань гоё сайхан болоод зам аргун сайхан болоод сайхан хурдны замтай болоод Улаанбаатар баруун захаасаа зүүн зах руу 15-20 минутанд төвгүй явцдаг том аврын машинууд нь энд түжил үсгээд яваад авахгүй бас тэнэгээр явцдаг орон нутгаа дамжиж яваа машинууд тэр зүгүүрэн замаараа явцдаг хурдны замаараа явцдаг ингээд шал өөр болно энэ бол тодорхой шал өөр болно ойлгомжтой. Үнэхээр нэрээ яг ингээд үннийг дуу олоо болоод ингээд яваад үннийг нь хэлэхээр энэ улсууд боож өгөх гээд байгааг энэ тэгээд энэ олон троолоод өгч байгааг нь аргагүй. Би эстэй надад бол нэрээ 150 хүн 200 хүн эсрэг би цор ганцаараа тэмцэж чадна. Ягаад гэвэл 200 худалчийн эсрэг нэг үнэн байгаад эднийг даван тууч чадна. Шалтгаан нь энэ. Эцэс үнэнгийг хэлж байна. Өнөөдөр тэмцдэг жагсдаг одоо энэ олны танд ирэх юм уу та нар гандамар гэдэг хүн шиг ил болоод ингээд яриад яваач та нар чадахгүй л дээ та нар. Нөгөө пэйж аяг маяг нь хүмүүс репорт блоклоод тандалтгүй болгочихно гэдээ айж өгч байгаа та нар.
Надад миний пэйж аяг тандалтгүй болно яана огтой хамаа байхгүй. Тэгээд тэргүүл үннийг байн хэлсээр байгаад байн репорт блокнд байн ингээд блоклож явж байгаа амтан би. Ахын дэ гал байна мэд. Хой. Дүүгүү гал байна. Гэнээр яг үнэнгийг л хэлж байгаа байхгүй юу? Яг элбэг дөржийн хамаарл бүхий этгээдүүд энэ туулын хурдны замыг эсрүүцэн хатан туул гэдэг жагсаал зохион байгуулалт байж байгаа шүү дээ. Надад үхэж байгаа улсуудыг бол бүгдийг далдруулнаа цааш нь. Баяртай. Тэгээ баяртай. Зүгээр энэ улсуудад доромжлол таанаа тэр доромжлог өөрснийгөө аягаараа доромжил таанаа заяа. Та нар миний лайвыг орж ирээд миний лайвд орж уурлаад, уцаарлаад үхэх гээд шалтгаан ерөөсөө байхгүй. Үний имижэнд хэлж гин заяа. Мөхөрдөн гэдэг нөхөр хаанаас гарч ирсэн нөхөр юм? Гів гэдэг нэг туулгол хайртай болоод гів гэдэг туулголын усыг хайрлаад туулгол маа ширгэлээ гээл ямар ч өстой бүтээн байгуулалтгүй ямар ч тийм үр дүнгүй том төсөл 2.3 их найдын төсөл явлаа мавлаа гэд ерөөсө монголчууд ерөөсөө түгжрэл өөр ширэндээ баригдаад хоорондоо бачираад ингээд байж ивэл энэ олигархуудад асар их ашигтай байгаа аахгүй ойлгож байна уу? Эд юуг л өөрснийгөө эрх ашиг хамгаалаад эд өөрснийгөө эрх ашигын төлөө гоцж байгаа. Энэ усууд чинь нэг их сайхандаа ингээд яваад байгаа юм биш. Яг үнэн шүүнээрээ. За ийм биш шүү манайханд богинохон лайв идөө тэгээд хит уртимаар яах вэ? Яг үнэнгэл бид нар мөнх өрдөн зэрдэнгээ дэмцээд ингээд байгаа уусаад таньч мэдчихгүй юм байна. Гів гитгэн гарч ирсэн гөлгөнүүд. Манай хөлснийхэн иймэрхүү заваарсан юмуд гэдэг энэ ганаа хин ч блоксноогоос эрггүй. Нохон гөлгүүдийг бол байнга болгох хэрэгтэй. Хөлгөнүүдийг бол харин үнэнгийн л цаг үргэлж хэлнэ. Ер нь яг үнэн шүү дээ. Тэгэл нийс Улаанбаатарт гоё сайхан болыг бүтээн байгуулалтаа болыг урдны замтаа болыг гой замтаа болыг игээл ерөөсөө болохгүйгээд гів гэдгэн энэ усууд чинь туулгалтай хайртай болоод туулын урсгалыг туулын голын усыг бохирдуулаа барьлаагаад туулын голын ус ширэглээ мэрэглээгээд ингээд яриад байгаа шалтгаан чи ерөөсөө яг үний юм бол биш байхгүй юу? Өөрснийх нь эрх ашиг хөндлөөд өөрснийх нь тэр хаавал өөрснийх нь тааван хотгонууд нь өнөөдөр эвгүй байдалд ороод ирэхэл надад ч ингэж байгаа. Ягаад гэвэл Нямбатар гэдэг хүн төрийн өмчит газруудыг хаа замбрааг олон газар авиж хувьчлагчдыг бүгдийг буцааж авч байгаа. Одоо намбарын их үйргоо гэх төрөөс төрсөн тэр бомтон байнаас энэ хүнээс ямар ч гэсэн тэр өглөөний голд өргөө зочид бодлоо ямар ч гэсэн албан ёсоор нийслэл авсан байна. Энэ бол сайн байна. Цаашлаач авах хэрэгтэй. Төрөөс төрсөн тэр бомтонгууд эдгээр усуудыг хэлнэ. Төрд ажилласан усууд ягаад ямар мөнгөөрөө юугаараа ингэж ийм том буудал ийм том хаавал ийм том хотхон барилдгийг. Эцэс надад чинь өөрснөө авилгач хээл хавгуул авилга албан тушаалыг хэрэг хэрэгс гэтэрсэн авилгачд болохоор авж байгаа байхгүй авилгалцсан мөнгөөрөө барьж байгаа. Надад ч үнэхээр нэр маш олон гүрэн зам, маш олон нөхөн гарц, маш олон засмал зам. Одоо яг үнэн гэлгэд нэрэ Монгол ардын нам юм хийгээгүй шийсээ. Иргэд жухнагийн өрөөс хэлж байгаа штэ. 18 аймаг ихэнх засмал замтай болоо, сумдан засмал замтай боллоо. Асар их юм хийгээд байгаа байхгүй. Хийгээд дахад хийхгүй. Манайхан идэж уулаад гэд хуцаад байна. Хийж байгаа. Заа ёо, хийж байгаа. Одоо ингээд бүр сайхан та нар барьж идэлцгээ. Та нар заа ёо, барьж идэлцгээ. Энэ Альс намын яагаад өгөх гээд энэ Альс намын тодтолтой усууд яагаад гарч ирээд ингээд лайвдаад яагаад гарч ирээд жагсаа тэмцээд ингээд энэ шалтгаан нь ерөөсөө 2027 он Монгол улсын эргэлжийн сонгуульд Альс намаас хүн ялчаасаа 28 оны улс төрийн сонгуульд Альс нам олон суудлаа авчаасаа гээд яг хүсэл мөрөөдлөө бүрдэж гişүүн хэлсэн шүү дээ. Энд дээрээс бүгдийн 461 рүү ачин мачин ерөөсөө улс төрийн сонгуул хин нэгнийг сонзонгийн талбар байж болохгүй. Заа ёо. Та нар сонзон
гийн талбар байгаад хин нэг шоронд авиж шороод хин нэг шоронд шаагаад ингээд яваад байгаа чинь улс орон чи хизэж хөгжихгүй л гэж байгаа. Өөдөө галаа гэж хэлдэггүй байна хүмүүсээ. Баярлалаа гэдэг. Яг үнэн шүү дээ. 27 28 одоо энэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа энэ туулын урдны зам гэдэг энэ бүтээн байгуулалтанд ороод маш гоё замтай болоод нийслэл сэтгэл хангалуун болоод ирэх юм бол наад бол чи арилсан намынхын талаараа цэвэр тавиулна гэдгээ наад бол чи айл үгүй мэдчихэж байгаа байхгүй юу? Наад бол чи ойлгож байна. Тийм учраас наад бол чи үхэлтэн хаталтан дэмжэлтэй байгаамаа. Үнэнгийн шууд дэлгэнэ. Үний юм үннээрээ сайхаа. Худал хуурмын мэгэл магтан дуулахгүй. Үний юм нь үннээрээ сайхан. Угаасаа нэг их мундаг хүмүүс болоод нэг их байгаль дэлхийдээ хайртай улсад болоод гарч ирээд ингээд материал нэрээс унгаад байгаа асуудал чинь худлаа штэ. Тэр баян байжаа гэж чинь санкчийн байдлыг би таньдгүй гэсэн зурганд фэйсбુક дээр явж л байгаа. Энэ усад итгэх ямар ч итгэлгүй байхгүй юу? Газар шиг гал хүлээх хоёрын үнэн босдоор бүгд худал. Бүгд худлаа. Үнэн шүү бүгд худал. Огцор гамархан жагсаалын зохион байгуулалт гол дүр байсан гарууд чинь одоо огцор гамархан 2 гэдэг нэрээр яваад байгаа даадавчаа. Нийслэлийн бүтээн байгуулалтыг хэрэгс соож болохгүй гэж бодож байгаа. Миний хувьд бол нийслэлчүүд бол энэ дэмжиж байгаа хаа. Нийслэлчүүдийн 60-70% дэмжиж гэсэн дэмжиж байгаа. Хитгэн шиг тороолдож 60-70% усад эсэргүүцээд байгаа. Энэ усууд чинь юу гэвэл өөрснийхөө ашиг сонирхлыг, өөрснийхөө баялагийг, өөрснийхөө одоо тэр эд хөрөнгийг хамгаалж өнөөдөр тэмцэж байгаа байхгүй юу? Наад болчаа. Одоо их төвний гүр гэдэг бол одоо намайг хүүхэд ахаас болоод маш олон жил туулгалдагөр барьсан байгаа. Туулгал ширгээд устдад алга болсон юм огтосоо байхгүй. Баян зүрхийн гүр байна. Бас олон жил болж байна. Хаан ус ширгээд хаан ус бохирдоод хаан бодоо болоод байна. Тийм юм байхгүй. Ойлгож байна уу? Тийм юм огтосоо байхгүй. Юм жоохон зэнзүртэй хандмаар байгаа байхгүй юу? Ерөнхийдөө зүгээр Улаанбаатар хот нийслэл Улаанбаатарт хоёр сайхан болоод ингээр хурдны зан тавиад 30-40% одоо төгжил багаснаа гэдэг чинь магна тэнил гэсэн үг шүү дээ. Амьдралынхаа 50-60%-ийг нь төгжилд бид нар өнгөрөөж байгаа шүү дээ. Худлаа юм байхгүй шүү дээ. Энэ улсад бол бид нар төгжилдээд, бид нар бухимдаад, уурлаад, өөр ширэндээ баригдаад, ард иргэд нь ядуу байгаад нийслэл Улаанбаатарын бүтээн байгуулалтанд зогсоод ингээл явж яваад энэ улсууд чинь өө сайхан инээгээд ханиагаал, халигаад, салгаад нөгөө хаусандаа дээшээрээ төвтөж байгаа улсууд л өндөр жагс төвтөж байгаа байхгүй юу? Үний юм тэр штэ. За ийм биш юу? Манайхан эргэн гандамөр бол цаг үргэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Нийслэл Улаанбаатарын бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Угаасаа бүтээн байгуулалт хийжээж энэ төгжил мөгжил арилнаа. Тэгвэл энэ төгжрээд ингээд байгаа асуудал хэзээ ч намжихгүй. Яг энэ чигээрэл байна. Тийм учраас бол нийслэлд бид нар бол төгжрээ салахын төлөө 20-30-40% салждаг бол сайн байна. 20-30% салж байгаа сайн байна. Тийм учраас туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа улсууд чинь мөнөөхөл олигархуудын гар хөл шүү гэдгийг би аль биесээр байнга хэлж байгаа шүү. Лайв дээр манайхаа. За ийм байна баяртай манайхаа. Саяхан 60-70 хүн байсан баг танталтгүй болгоод ингээд хөвдөд гарч जैन. Энийг мэдж जैन. Тэ. Сая бүр 2-1 хүний өдрөө шилжиж орж ирээд эргээ 6-7 болж जैन. Үний юм энэ баггүй юу? Үнэндээ би хэлж худал хуурмаг 100 хүн жагсахаар үнэн ганц төмөр ганцаараа жагсал баг энэ улсуудад данг шүү. Үнэхээр инээрээ. Цор ганцаараа жагсал би энэ улсуудын булаг дэлгэн шүү. Энэ улсууд яагаад тэгвэл та нар өдөр туулгалт дотор туулын гурсын маань хята том хаусраа том хотгон бариад ингээд байгаа улсуудыг та нар яагаад эсэргүүцэхгүй байгаа? Та нар тэр биоканатын тэр очоо та нар үзэлтэй. Тэг чи хүн байтгаа мал усуухгүй болтлоо туулгалан бохирдож जैन. Энэ талаар та нар ярьж юм уу? Ярьд юм уу та нар?
Пакистанууд ингээд мөнгө яриад дургуугаад угсаа алсныхаа мөнгө авдаг юм те над мөнгө өгдөг юм жиж юу гэдэг юм уу маангууд минь ой. Үнэн маангууд нэрээ. За ийм биш шүү. Манайхан тэгээд боломж болцоогоор цааш 1 2 ширлээд өгөөрэй л гэж гуйж байгаа шүү. Тэгээд өөр юм байхгүй. Юу гэнэ? Гам бол 8 жин гэсэн олгаач таныг байнга доромжлох юм аа. Таны зургийг оруулах пост хийчихээ. Хийж л гэл та biz танаа. Угаасаа байнга л хийж идэг ш надад чи байнга л намайг доромжиж идэг штэ. Явахгүй. Өөхөө. Байнга л хийж байнга л доромжиж идэг штэ. Мэдхгүй ш ямар мэдчихэж штэ бүгдээрээ. Байнга л доромжоод байнга л пост оруулж надад чи. Надад чи яах юм бэ? Үннийх нь ашиг уудаад босрын дэлгээд байгаа надад чи миний дуу хоолойг таглахын төлөө надад ч дийж байгаа штэ. Өөр яах юм? Өөр хийж чадах юм байхгүй надад чи. Бүтээн байгуулалтад гарцаагүй байх ёстой шүү. Бид ингээд нийслэл намтай байнга насан туршдаа төгжөөл явах ёсгүй. Бидний үр хүүхд ядаж төгжүүлгүй замд амьдрах ёстой. За манайха ийм биш шүү. Тэгээд ширдэл өгөрөө манайха. Баяртай.